Тийм болохоор энэ залуу нас гэдэг маань бол залуу насны тэр ирчүүжийг мэдэрдэг, тийм ээ. Одоо сонирхоо зорж байгаа юм руугаа алхам хийгээд үздэг, ирээдүйн амжилтынхаа суурийг тавьдаг, зовлон жаргалаа бусдад хуваалцдаг гэдэг. Тэгэхээр бид нар насан туршдаа эргээд харахтал би бол амьдралаа сэтгэл хангалуун байна, тийм үү? Би одоо 3 сайхан хүүхд төрүүлээд өсөглөө, мэрэгчлэрээ сайхан ажилласан, олон хүнд тусалж яасан, миний амьдралыг сонирхолтой байсан гэдэг ийм мэдрэмжтэй л би одоо дотрээс хүртлээ тэрнээс цааш тэгж амьдраасаа гэж ер нь бодоод байгаа байхгүй юу. Гэхдээ амьдрал дээр юм болгон санснаар болдоггүй. Бидний одоо хэцүү өдрүүд бол хаалга тогшно. Энэ болгон дээр бид нар үрдийн зовлон гэж бас хүлээж авах шаардлагагүй мэн гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл бидний амьдрал тулгарч байгаа бэрхшээл гэдэг бол биднийг өөрчлөгдөөч ээ, хөгжөөч ээ. Та нэг юмыг мэдээд аваа, сураа. Арай өөр байдлаар энд хандаад үз гэсэн дохио болохоос биш биднийг байхгүй болгож устгах чаа зүйл ерөөсөө биш байдаг. Тэгэхээр амьдралд асуудал гараад ирлээ гэл бүр шаналал зовоол одоо яах вэ гэхээсээ илүүтэй энэ амьдрал хувь заяа надад энүүгээр дамжуулж юуг ойлгох болоо гэдэг асуулт талаас нь хараад эхлүүл та шууд шийдэл рүү орох эрэл хайгуулаа хийх боломжтой гэдэг. Гэхдээ эцсийн эцэд бол та бусдыг өөрчлөх боломж бол хязгаарлагдвал харин өөрөө өөрийгөө өөрчлөх боломж бол шүү өргөн хүрээнд байж идэг. Тэр өргөн хүрээнд байгаа тэр боломжийг та гав ганцаараа одоо сууж байгаа л нүдэ анаад тийм ээ олох ихгүй. Тэр эрэл хайгуулалт нь туслах хүмүүс бас л байж байгаа гэж ойлгож байна. Тийм болохоор ер нь энэ одоо өөрийгөө танин мэдхийн залуу үе гэдэг маань энэ бол ер нь одоо юм том аялалд гарах бэлтгэл хангагдж байгаа. Тэгээ бэлтгэлээ сайн базаасан хүний аялал бол их сайхан болох нэ гэх. Юмыг хүн сураад хөгжөөд одоо юу гэдэг хэл усаа үзнэ. За бие махбодын үед яасан бэ тийм ээ. Одоо өөрийн одоо залуучууд чинь бас одоо юм дасгал масгал хийгээ сайхан бие хаайтаа болж байна. Хоол ундаа идэх тийм ээ. Хоолоо сонгоод идэх гэд ингээд амьдралд суралцах тусам та бусдаа илүү хурдан ойлголцсон. Илүү хурдан одоо сансан зорьсноо бүтээх боломжинд бий болно. Илүү хурдан та бусдад туслах үе таалга нь нэгднэ. Тийм учраас би бол аялалтай гарч байгаа магадгүй надад тийм хангалттай туршлага байхгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд цаашаа явнаа. Гэтэл би бүхнийг мэднэ гэдэг ингээд ах юм бол бас их тийм юу гэдэг нь одоо өрөөсгөл ойлголт гэж харнаа гэж.